Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв визуал сэтгэлгээ, ой тогтоолт, сэтгэхүйн хурд. За хичээлээ эхлэхээс өмнө бүгдээрээ ажиглан харах гэж яг юу хэлээд байгаа ямар ач холбогдолтой ойлголт юм болоо. Харааны мэдрэхүйгээс сайн ажилуулаагүйгээс тухайн зүйл ой тоймд муу тогтож үлдэх нь илбэг байдаг. Хэдий ч инээ сайн харж ажиглаж чадна, дараа нь төдий ч инээ сэргээн санахад амар байх болно. Сурхичгийн 83 дугаар хуудас. Дасгал 3. Сайтар ажиглан харах замаар бусдаасаа өөрийг нь дугуулъя. За бүгдээрээ зургийг маш анхааралтай сайн хараарай. Дээрээс нь доош нь харах уу? Зүүнээс нь баруун тийш нь харах уу? За яаж харуул болохоор энэ хүүхдүүдээ сайтар хараарай. За бусдаасаа өөрийг нь олсон уу? За багшийнхаа олсон хувилбартай тааруулаарай. Сургачгийн 84 дугаар хуудас. Дасгал 1. Доорх зургийн зүүн гар талд тоогоор дугаарласан дөрвөн дүрсийг баруун гар талдаа дүрсүүдээс олж дугуйлна. За тэгээд харгалзах дугааруудыг нь бичгэнэ. За бүгдээрээ өгөгдсөн дүрсүүдийг харъя. За хувилбар болгон дөрвөн дуугаагаас бүтсэн бөгөөд зарим нэг нь цагаан, зарим нь цэнхэр өнгийн будалттай байна. За бүгдээрээ баруун талд өгөгдсөн дүрсээ харъя. Мөрийн дагуу гүйлгэж хараарай. Багны дагуу мөн гүйлгэж хараарай. Нэг дугаартай багц дүрс хаана байна вэ? За энд байна. 2 дугаартай дүрсийг оллоо. 3 дугаартай дүрсийг оллоо. За 4 дугаартай дүрс хаана байгаа юм бол 6 сайтар ажиглан харъя. Зүйтэй 3 дугаартай дүрсийн яг баруун талд нь байрласан байна. Сургачгийн 85 дугаар хуудас. Дасгал 3. Өгөгдсөн зурагтай яг адил зургийг олъё. За зурагт юуг дүрсэлсэн байна? Тэр юу хийж байна? За ямар өнгийн эд зүйлс байгааг сайтар ажиглан хараарай. За бидэнд 6 хувилбар өгөгдсөн. Эдгээр 6 хувилбараас аль нь өгөгдсөн зурагтай яг адилхан байна вэ? За 5 дугаартай зураг яг адилхан байна. Анхны зургийн толин олтоор хувиргасан байна. За бусад хувилбарын элемент бүрийг наривчлан сайн хараад яагаад адилхан биш байгааг аав ээжтэйгээ ярилцаарай. Сургачгийн 87 дугаар хуудас. Дасгал 1. Доорх зурагт хэдэн ширхэг нүдний шил байна вэ? За бүгдээрээ сайтар харъя. За зарим нэг нь бүтэн нүдний шил, зарим нэг нь бүтэн биш нүдний шилнүүд байгааг та хэд маань анзаарч байгаа бах. За та хэд хэдэн ширхэг нүдний шил олсон бэ? За аав ээжтэйгээ хуруугаараа заана. Эсвэл дээр нь дугуйлаад тэмдэглэж болно. За багш нь 5 нүдний шил гэж оллоо. Бусд нь бүрэн гүйцэд биш нүдний шилнүүд байна. За багшийнхаа олсон 5 нүдний шилийг өөрсдийнхөө олсонтой тааруулъя. Ямар олон амьс вэ хүүхдүүдээ? Эднийх хэдэн хүүхэдтэй айл юм бол? За бүгдээрээ хос амьс гэж ямар амьсуудыг хэлдэг вүлээ? Зураг дээр ямар хос амьсууд байна вэ? Тэдгээрийн онцлог шинжүүд. За өөрөөр хэлбэл өнг, нөхөөс зэргийг нь хараарай. За багш нь хос амьснуудыг дугуйлъя. Эхний хос, 2 дахь хос, 3, 4, 5, нийтдээ 5 хүүхэдтэй айл байх нь. Сургачгийн 92 дугаар хуудас. Дасгал 1. 2 хар дугуйн аль нь илүү том бэ? За заавар ахаад уншия. 2 хар дугуйн аль нь илүү том бэ? Өөзөтэй яг адилхан байна шүү дээ, тийм ээ. Эхний хар дугуй нь том дугуй дотор, нөгөө нь жижиг дугуй дотор байгаа учраас бидний нүд харьцуулах сэтгхүйн үйлдэлээрээ 2 дахь хар дугуйг илүү том гэж харж магадгүй. Яг үнэндээ бол энэ хоёр маань яг ижилхэн хар дугуйнууд байна. Сургачгийн 98 дугаар хуудас. Ой тогтоолт. За мэдээллийг хурдан тогтоож цээжлэх нь тогтоосон мэдээллээ удаан мартдаг байх нь амжилттай суралцах, хурдтай зөв сэтгэхийн үндэс байдаг. За дасгал сургуулилт ууггүй хичээл сэтгэлээр ой тогтоолтоо хөгжүүлж болдог. За бүгдээрээ дасгал 2. Зурагт амьтны хүрээлэнгийн амьтдыг зуржээ. Зургийг сайтар ажиглаад 1 минутын дотор ямар амьтад байгааг
цээжилж тогтоо. За 6 сайтар ажиглан хараарай. За одоо багш нь зургаа халахллаа. Зурагт нийт хэдэн амьтан байсан бэ? Хэдэн шувуу байсан бэ? Халуун орны амьтад хэд байсан бол? Хэдэн амьтан үр цулцахтайгаа байсан бэ? За манай оронд амьдардаг ямар нэгэн амьтан байсан болов уу? За бүгдээрээ аав ээжтэйгээ эдгээр асуултанд хариулаарай. Сургачийн 105 дугаар хуудас. За дасгал 1. Тоонуудын хамгийн их цифрийн оронд 1-ийг, дараагийн цифрийн оронд 2-ыг гэх мэтчлэн сольж бичье. За багшийнхаа хийснийг сайтар ажиглан хараад хамгийн их цифр нь хэд вэ хүүхдүүдээ? Мөн хамгийн бага цифр нь хэд вэ? 6 сайтар ажиглаад даалгавраа гүйцэтгээрэй. Сургачгийн 107 дугаар хуудас. Дасгал 1. Үржүүлэхийн хүр дээр хүснэгтийн хоосон нүднүүдийг тоогоор дүүргээрэй. За мэдэгдэхгүй байгаа үржүүрийг хэрхэн олдог вэ хүүхдүүдээ? Будагдсан хэсэгт хідэн үржигдэхүүн байна вэ? Будагдсан, мөр, багнад байрлах тоонууд ямар гишүүнийг илэрхийлж байна вэ? За зөв хариултыг харъя. 3-ыг 4-өөр үржүүлэхээр 12 гардаг. За багшийнхаа хийсэнтэй өөрсдийнхөө хийснийг тулгаарай. Өнөөдрийн хичээлд амжилттай оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.